За сайн байцгаана уу? Та бүхний ямар амгалан мэдчихлээ. Тэгэхээр бид хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг явуулаад энэ жил болж байна. Энэ удаа 2024 оны 4-р удирлын хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгааны тайланг танилцуулахаар бэлтлээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг нь бол эдийн засгийн ерөнхий байдлыг тодорхой харуулдаг. За манай хэрэглэгчид маань санхүүгийн байдлаа хэр зэрэг өөдрөгөөр төсөөлж байна вэ гэдгийг илтгэдэг ийм үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлтийг дэлхийн олон орнд тооцож макро эдийн засгийнхаа байдлыг үнэлж ирээдүйн чиг хандлагаа бас тодорхойлоход анхаарч ашигладаг ийм үзүүлэлт юм аа. Тухайлбал Америк нэгдсэн улс, Англи, Австрали, Тайланд, Чех, Япон зэрэг ийм орнуудад бол яг энэтэй төстэй индексүүдийг тооцож байна. Эдийн засгийн байдал нь сайжрахын хэрээр хэрэглэгчдийн итгэл дээшилж энэ хэмжээгээр тухайн жилийн бараа худалдан авалт нэмэгддэг. За харин эсрэгээр эдийн засгийн байдал муудаад ирэхин хэрээр хэрэглэгчид өөрсдийнхөө барааны хэрэглээг, бараа үйлчилгээний хэрэглээг бууруулад итгэл нь буурч эхэлдэг ийм нэлээдээ үзүүлэлт байгаамаа. Энэ удаа Монгол улсад явагдаж байгаа хэрэглэгчдийн итгэлийн индексийн тооцоог бид 2024 оны 10 сарын 1-ээс 24 оны 12 сарын 30-ны хооронд явууллаа. Үүнээс өмнө 2009-с 2014 он хүртэл жилд нэг удаа, харин 2014 оноос хойш өнөө хүртэл улирал тутам энэ судалгааг хийж байна. Тасралтгүй 15 жил явуулж байгаа юм аа. Энэ удаагийн хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 898 хүн хамрагдсан. За цаашдаа хэрэглэгчдийн итгэлийн индексийн талаарх нарийнхан судалгааг манай бусад судлаачид танилцуулна. За миний хувьд гол нь өрхийн санхүүгийн байдал ямар хөө байдалтай болов гэдэг талаар товчхон хэлье. За өрхийн санхүүгийн байдал өмнөх жилийнхээ энэ байдлаас нэлээд сайжирсан ийм төр зураг харагдаж байна. Энийг ингээ харахаар санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж хариулсан хүмүүсийн тоо буурсан байна. Ерөнхийдөө нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 33.7% нь санхүүгийн байдал өмнөхөөс муудсан гэж хариулсан байгаа. Өмнөх жилийн яг мөн үнийхээс 7.2 пунктээр бага болсон байна. Ялангуяа хэрэглэгчдийн хувьд санхүүгийн байдал дордож орлого нь 50%-аас илүү буурсан гэж хариулсан хариулт нэлээд өндөр байсан бол энэ удаа 7.3% нь тухайн өрхийн хувьд орлого нь 50%-аас илүү хувиар бусан гэсэн ийм хариултыг өгсөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн төвшинбэл өмнөх оны мөн үетэй ингээ харьцуулахад өөрчлөгдөөгүй хэвээр байна. Энэ бол ажил эрхлэлтийн хувьд бол бас тодорхой байдал тогтвортой байна гэсэн ийм үзүүлэлт болж харагдаж байгаамаа.